За манай сурвалжлах баг маань Говьсмар аймгийн сонгуулийн хорон дээр ирсэн байна. За тэгэхээр сонгуулийн орны дарга содмон дарагтай уулзж байна. Манай Говьсмар аймгийн хувьд тийм ээ яг энэ сонгуулийн санал хураах үйл явцыг хэрхэн зохион байгуулж байна? За Говьсмар аймгийн сонгуулийн хороо хуулийн хугацаанд байгуулагдаад бид бүхэн бэлтгэл ажлаа хангаад өнөөдөр санал хураалтын үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд 3 сумын сонгуулийн хороо 9 хэсгийн хороо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ манайх бол өмнө говь, дорн говь, дунд говь манай аймаг бол нэг тойрог болоод 7 мандаттай нийт 17 нам эвсэл 2 бие даагчтай саналын хуудсанд 78 хоног өчигдсөн байж байгаа. Тэрнээс бол одоо сонгогчид мандатын тооны дагуу 7 нэр дэвшигчдээр санал авах хэрэгтэй. Нэг намын нэрийг бас өөрөө сонгодог болох хэрэгтэй. Манай аймгийн хувьд ер нь хичнээн тооны иргэнтэй энэ тэрнээс сонгуулийн насны хичнээн иргэн байна. Дээрээс нь бас яг тэднээс хідэн яг сонгуул өгөхөөр бүртгэгдсэн байна. За манай аймгийн хэмжээнд нийт иргэдийн тал бол 18,000 гаруй статик мэдээгээр ийм мэдээтэй байдаг. Одоогийн байдлаар нэрсэн жагсаалтанд бол 10,970 иргэн бол саналаа өгөхөөр бүртгүүлээд байна. За аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга даваа хүтэ уулзж байна. За тэгэхээр одоо аймгийн хороо яг яаж ажиллаж байна те сумын хороодууд маань хэсгийн хороодууд маань яг ямар үйл явцын дагуу ажиллаж байгаа вэ? За аймаг сум хэсгийн хороодууд бол яг шатлсан зарчмаар удирдлагаар хангаж ажилладаг хуулийн заасан үүргийнхаа хүрээнд. За аймгийн сонгуулийн хороо, сумдын сонгуулийн хороодод хуулийн дагуу одоо зохион байгуулалтаа ингэсэн зөвлөмж юмнуудаа өгөөд ажилладаг. За хэсгийн хороод бол яг санал авах процессоо яг удирдах үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сонгуулийн хороонд бол 9 үний бүрэлдэхүүнтэй аймгийн сонгуулийн хороогаа за тойрогтой хамаарагдаж байгаа. За дээрэс нь 3 сумын сонгуулийн хороогаа за тэрэнд нь бол 21 хүн ажиллаж байгаа. За 9 хэсгийн хороогаа за тэнд нийтдээ 75 гэдэг аймгийн хэмжээнд нийтдээ аймаг сум хэсгийн хороодод 107 төрийн албаагч ажиллаж байгаа. За аймгийн сонгуулийн хороо мэдээлэл технологийн багтаагаа хамтраад хэсгийн хорон дээр явагдаж байгаа үйл ажиллагаагаа камерын ангилтаар хянаад ингэж ажиллаж байна. Одоогийн байдлаар бол өргөдлөг гомдол ямар нэгэн саатал гарсан ийм зүйлгүй байна. Одоо хяналтын журмаар ажиллаж байгаа хүмүүс нь хэд хичнээн байна те одоо нам эвслээс хянаж байгаа. Аймгийн хэмжээнд нийтдээ 9 хэсгийн хорон дээр 6 нам эвслийн 79 ажиглагч ажиллаж байгаа. За мөн гадаадын 2 ажиглагч ажиглалт хийж байгаа. За мэдээж санал хураалтын үйл ажиллагааг хэвэн явуулахын тулд цагдаагийн байгууллага, за эрчим хүчний байгууллага, онцгой гэх мэтлэн энэ үйл ажиллагааг хэвэн тасалдалгүй явуулах, хамгаалах одоо үйл ажиллагааг хэвэн явуулах бүх үүрэг бүхий байгууллагууд бас төрийн албаагчтай ажиллаж байгаа. 6 дугаар сарын 27-ны өдөр бол одоо зөөврийн санал асуулга явагдсан байна шүү тийм ээ. Тэгэхээр манай Говьсмар аймгийн хувьд хичнээн хүн одоо санал хүсэлтэд ирүүлснээс хичнээн саналаа өгөв. За аймгийн хэмжээнд нийтдээ 9 хэсэг дээр 64 хүн зөөврийн саналаа хайрцгаар одоо саналаа өгье гэсэн юм хүсэлт гаргасан. Үүнээс өчигдөр 20 цагийн байдлаар 62 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгсөн. За нэг хүн бол хаяг дээрээ байгаагүй. За нэг хүн нь иргэний нөгөө өөрөө одоо санал авах байран дээр ч саналаа өгнө гэдэг үгүй. Тэгээ босод хүмүүс нь бүгдээрээ саналаа өгсөн. Санал хураах хавцад бас ямар нэгэн зөрчил гаргаагүй. За танд баярлалаа.